мэрэгчлэн хариуцсан мэрэгчлэлтийн эрхээр зэрэг энэ бүх одоо шалгалтыг хийх юм. Тий. Мэргэжлийн хяналт. Мэргэжлийн хяналт. Хэрвээ та нар дахиад мэргэжлийн хяналтын хийсэн шалгалт одоо нооттой байна ч гэдэг юм уу, ийм завсартай байна гэх юм бол дахиад одоо яг энэ ажил дээр шалгаад өг гээд асуудал тавиад шалгуулж болдог бүрэн эрхтэй. Ийм л учиртай юм байна. Тий. За тэгвэл санал хураагаа шийдээ явчих. За буян жаргал төлөөлөгчийн гаргасан саналууд дээр бол зарчмын санал хураах асуудал яг хилцэж байгаа асуудал дээр байхгүй. За урамшуул дээр ер нь бол энэ оны 125 саяыг яагаад нэмж өгсөн бэ гэхээр оны өмнө шийдвэр нь гарцсан, уралдаан зарлцсан, болзол зарлцсан. Тийм учраас шийдэхээс өөр арга байгаагүй. За энэ жилийн хувьд бол ямар нэг болзол зарлаагүй. Дээрээс нь та бүхэн мэдж байгаа орлогын төлөвлөлт тал дээр нь бол бид нар нилээд бас нэмэгдүүлж тавьсан. Ийм байдалтай байгаа. За дорж дулам төлөөлөгчийн тэр 97 саяыг одоо бас шалгуулъя гэдэг юм уу? Санал нь. Тэр ч одоо тэгээс шалгах зүйтэй гэж санал хураах уу? Яаж шийдэх вэ? Өөрөөр хэлбэл нэг бол ингэ явчих. Гүйцэтгэлийн аудит гэдгийг бол хэрвээ ингээд тогтоолоор энэ дээр хийгээд гарах юм бол тэр тогтоолын дагуу одоо захиалга өгөө хийлгэж болох юм байна те. Тэгвэл яг энэ дээр нь энэ одоо яг дурдсан асуудлуудыг дурдаад яг энэ дээр гэдгээр санал хураагаа явчихдаг хөө. Төлөвлөрөө та гүйцэтгэлийн аудит гэдэг юм хийчихсэн гэсэн үг шүү дээ. Хийцэн юм уу? За гол нь энэ төрийн сангиас тодруулга авъя. Харин тэрийг л бүлгийн хурал дээр ч гэсэн төлөөлөгчд ингээд гүйцэтгэлгээд эн чинь төлөвлөлтгээ нэг мөнгө тавиад гүйцэтгэл гэдэг чинь энэ мөнгө ингээд энэ ажил хийгдсэн ингээд гарцсан байна гэдэг энийг л ер нь төлөөлөгчд асуугаад байгаа. Тэгээ эн чинь өөрөөсөө хорооноос сонгогдсон төлөөлөгчд байгаа. Тэр хорооныхоо ямиг бас мэддэг, зарим нь очоо үзсэн. Тэгээ одоо мөнгөн дүнтэй нь харьцуулахад бас одоо тодруулах зүйл байна гэдэг зүйлийг л яриад байгаа. За тэгвэл нэгдсэн нэг л асуудал байх нь шүү дээ. Яг энэ асуудал дээр гүйцэтгэлийн аудит хийж буцаад танилцуулъя гэдгээр гаргасан саналууд дээр явчих. Төлбөр утгаараа минийх төр чинь зарчмын санал байгаа шүү дээ. Санал хураах санал яг энэ хилцэж байгаа асуудалтай холбоотой хоёр санал хүнд орвол 2012 оны энэ гүйцэтгэлийг бүгдийг хянаа гэсэн шүү дээ. Шалгаж үзэх хэрэгтэй гэдэг. Одоо эн чинь ярилцж штэ. Тэ? Бүгд дээр нь болохоор аудитын дүгнэлт гараад ирсэн албан шаардлага юмнууд нь хавсрагдсан байгаа та бүхэнд. За ингээ одоо яг дэгээрээ гаргасан санал тусвар дээр нь л яриа бичиж. Бүгдийг нь гэвэл наа чин буцаад задраад одоо дахиад эхнээс нь ярих юм болно. Тэм учраас яг тусгаалan төлөөлөгчдийн тэр өөрсдийнхөө хариуцсан ажил хороо одоо чиглэсэн тэр ажлуудын гаргасан санал дээр хураагаад явчих. За дорж дулам төлөөлөгч бол тэр хорооны байрны суурийг чөлөөлөхөд гарсан зардал дээр бол одоо дахин ийм гүйцэтгэлийн аудит хийлгэе гэж санал гаргасан. За энэ дээр санал хураагаа явчих. За энийг одоо хийлгэх шаардлагагүй гэж үзэж байгаа төлөөлөгч нь гараа өргөе. Үгүй одоо гаргасан яг энэ юугаараа л явчих. Үгүй мэрэгжлийн хяналт нь бол тусдаа. Мэрэгжлийн хяналт гэж энэ яриаггүй. Одоо хийгдэж байгаа. Одоо мэрэгжлийн хяналт нь хийгдэж байгаа. Тий. За тэгвэл 97 дээр ингээ нэг нэгээр нь хураагаа шийдээ явъя. За 97 дээр тэгвэл хийлгэх шаардлагагүй гэдэг томьёолоор санал хураалт. За хийх шаардлагагүй гэж үзэж байгаа нь гараа өргөе. Эхнээс нь. Гэхдээ дарга бүгдийг гэсэн санал хураалт явж штэ. Бүгдийг гэсэн чи эхнээс нь энэ бүгдийг та хүүд оргуултай төлөвлөгөө болиё гэдэг санал татварын урамшуул хоёр дээр санал хэлсэн байна штэ. За 97 сая дээр одоо дахин яг энэ тусгайлсан 4-р хорооны байрыг чөлөөлөхтэй холбоотой 97 саяын зарлага дээр гүйцэтгэлийн аудит хийлгэж дахиж одоо үзүүлье гэдэг дэмжихгүй одоо ингэж үзүүлэх шаардлагагүй гэдгийг дэмжихгүй гэж байгаа төлөөлөгчд нь гараа өргөе. Өөрөөр хэлбэл ингэж одоо аудит хийлгэе гэж байгаа төлөөлөгчд нь гараа өргөе. Өө би эсрэгээр нь санал хураагаад татгалцсан нэг гарч штэ. Ойлгож байна уу?
томьёолын эсрэгээр нээхээр юу яачих. За ингээ одоо томьёолоороо санал ураагаа яваа. Санал хэлээд дууссан. Асуулт асуугаад дууссан. Дэлгэр утаарга. Энэ доош тутам төлөөлөгчийн хэлээд байгаа 97 сая чинь 2012 оны хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 800 хэдэн сая байгаа шүү дээ. Тэр дүн дотор чи явж байгаа байхгүй юу? А тэгэхээр миний хамгийн сүүлийн санал болох тэр ганц энэ зөвхөн энэ 4-р хороолын 97 бүгдээр нь зөвхөн хөрөнгө оруулалт гэдэг 2012 оны гарсан хоёр санал дээр хураач. Засаг даргын нөөц сангийн зах зээл хоёр дээр. За тэгээ. За юу яа доош долом төмөрч өдөрчин за тэр зүйлүүдийг тодруулсан 33 компьютер болдгийн бохирын машин одоо хаана бүртгэлтэй байгаа гэсэн асуулт. Тэр бохирын машин бол асах тусын үйлдвэрийн газар гэж хүүхдийн цэцэрлэгийн нөгөө сантехник юм уу хариуцдаг хоол ундыг хариуцдаг газар биш үү? Тэднийх дандаа нөгөө цэцэрлэгүүдийн бохирыг соруулахдаа түрээсийн машинаар соруулдаг байсныг машин аваад асах тусын үйлдвэрийн газрын дансанд бүртгэгдээд яг ном журмынхаа дагуу ажиллаж байгаа ийм машин байна. Энэ дээр нэг зүйл би нэмээд би түүхтэр гэж ойлгоцсон асах дээр байгаа юм тий. Нийслэлийн өмчт үйлдвэрийн газар тий. Нийслэлийн өмчт үйлдвэрийн газар дээр манахаас сүс хөрөнгө авч өгөх зүгээр үү тий. За дараагийн асуудал алцахгүй төлөөлөгч. За тэр гүйцэтгэлийн аудит бас урамшуул ярьсан. За одоо бэлэг сайхан төлөөлөгчийн тэр доржлон төлөөлөгчийн гаргасан санал яг тодорхой хоёр санал дээр л хураагаа явъя. Хөрөнгө оруулалтын зардал гээд тэр 10 хэдэн ажил байгаа лээ. 27 ажил. За энэ дээр дахиж яг энэ 27 ажил дээр гүйцэтгэлийн аудит хийлгэе гэсэн байна. За засаг даргын нөөц хөрөнгө дээр одоо аудитаар 68 сая дээр албан шаардлага ирсэн байгаа. За энэ дээр энэ хоёр асуудал дээр гүйцэтгэлийн аудит хийлгэе гэж байгаа төлөөлөгчд нь гараа өргөе. За баярлалаа. За татгалзах төлөөлөгч байна уу? За алга байна. За тэгвэл энэ төлөөлөгчдийн гаргасан саналын дагуу өөрчлөлт орсон хувилбараар тогтоолын төслийг би та бүхэнд танилцуулъя. За тогтоолын төсөл дүүргийн 2012 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай Монгол Улсын засаг захиргаа нутаг бүсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25-ийн 1, 18 дугаар зүйлийн 18-ийн 1-2-ийн Б заалт, Монгол Улсын төсвийн тухай хуулийн 64 дугаар зүйлийн 64-ийн 1-ийн 3 дахь заалтыг тус үндэслэн дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 8 дугаар хуралдаанаас тогтоох нь. За нэг дүүргийн 2012 оны орон нутгийн төсвийн орлогын гүйцэтгэлийг 7 тэрбум 903 сая 61 мянган төгрөгөөр, зарлагын гүйцэтгэлийг 6 тэрбум 656 сая 88.1 мянган төгрөгөөр, орон нутгийн төсвийн дансны үлдэгдлийг 1 тэрбум 496 сая 416.2 мянган төгрөгөөр тус баталцгаая. За 2 дугаарт нь дүүргийн 2012 оны орон нутгийн төсвийн орлого зарлагын гүйцэтгэлийн нийт дүн нэр төрлийн хэмжээг авсралт ёсоор баталцгаая гэж. За 3 дээр нь саяын өөрчлөлтөө оруулъя. Орон нутгийн хөрөнгө оруулалт засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалтанд нь тий нөөц хөрөнгийн зарцуулалт гүйцэтгэлдэх үү зарцуулалт гүйцэтгэлд гүйцэтгэлийн аудит оруулж гүйцэтгэлийн оруулж гэдэг юм уу аудит хийлгэж гэх үү хийлгэж дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд одоо дүнг танилцуулахыг дүүргийн засаг даргад даалгасгаа гэд. За 3 дахь ийм заалт нэмлээ. За авсралтанд бол өөрчлөлт ороогүй. За энэхүү тогтоолыг батлая гэж байгаа төлөөлөгчд гараа өргөе. За баярлалаа. За татгалзаж байгаа төлөөлөгч байна уу? За байхгүй байна. За ингээд 12 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан одоо тайлбартаагаар гэх юм уу батллаа. Энэ хоёр асуудлыг эргэж үзье. Бусад асуудал нь бол орлого зарлагын гүйлгээ юм нь бол нэгэнд гарсан учраас ингээд батлагдж байна. За дараагийн сүүлийн хэлцэх асуудал бол төсвийн хуваар дотор өөрчлөлт оруулах. Дүнд нь бол өөрчлөлт оруулахгүй. Дүүргийн засаг даргаас ирүүлсэн санал байгаа. Төлөөлөгч тогтоолын төслийг танилцуулсан. Хэн танилцуулах вэ? Та танилцуулах уу?
Бодамро. Бодамро. За 13 оны хөрөнгө оруулалтын зардлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай тэр төлөөлөгчдийн хурлын тогтоол гэдэг. Тогтоох нь хөрөнгө оруулалтын зардыг дор дурдсанаар өөрчлөн баталсугаа гэд хогийн цэг байгуулах гэж түрүүчийн хурлаар баталсан 300 саяас 76 саяыг аваад шинэ өргөөд орон нутгийн өмчт үйлдвэрийн газарт машин техник хэрэгсэл авахар ийм нэг үгээр хэлэхэд хөрөнгө оруулалтынхаа төлөвлөгөөний задаргаан дотор өөрчлөлт оруулж байгаа. Түүнээс үндсэн дүн дээрээ огт биш. Тийм л. За энэ бол асуудал нь бол тодорхой. Тийм учраас за асуулт өөр бол нэмэлт танилцуулга орыг шаардлагагүй бах тий. За асуулт асуух төлөөлөгч байна уу? Энэ задаргаатай холбоотой. За Ганбаатар төлөөлөгч хин Мандгаа төлөөлөгч хоёр. За таслуур болгоё гэж байгаа төлөөлөгч гараа өргөе. За баярлалаа. За асуулт асууя. Тэр дээрээс би энэ нөгөө засаг даргын тамгын газрын албан хэрэгцээнд тавилга эд тогтчлоход 150 сая гэж штэ. Одоо энэ засварын ажиллагаанд оролцоод яваад байгаа гараад байгаа энэ тавилгын мөнгө шинээр бас дахиж авах юм уу? Энэ зарим нь орж байгаа, зарим нь шинээр баг. За дээшлүүлээ. Энэ хэлцэж байгаа асуудал нь тэр доод задаргаан дээр 300 хогийн цэг юу яахад гээд тэрний ерөнхий тендерийн дээр уучлаарай юу яасан яг энийг баталж яхад би нэг өвчтэй байсан учраас тэгвэл нутгийн удирдлагын асуудалтайгаа холбогдуулж хэлцэж байгаа асуудалтайгаа холбогдуулж асуулт юм аа. Энэ асуудлаас зөвхөн тэр 76 саяыг л ярих юм одоо. Үгүй одоо хэлцэж байгаа нь ерөөсөө 300-аас 76-ыг нь хасаад шинэ өргөөгийн машин техник хэрэгсэлтээр 224 нь хогийн цэг дээр үлдэж байгаа. Энийг л хэлцэж байгаа. Өмнөх нь бол батлагдцсан. За. Одоо 224 дээр нэг хогийн байгууламж нь ямар зураг төлөөр хийж байгаа, ямар юу гэсэн тэрийг сонирхож болох уу? Энэ бол төсвийн хурал цэгийг байвал төсвийн хурал баталж байгаа. Хогийн цэгийн одоо тендер задаргаа ажлын гүйцэтгэл загвар ямиг бол тамгын газар дээр явж байгаа. Тэгээ урьдчилан байдлаар бол ямар ч байсан ил задгаа хогийн цэгүүдийг техникийн тодорхойлт юм тамгын газар дээр бэлдэж байгаа юм байлээ. Энэ бол төмөр контейнерээр хийсэн. Тэгээ зориултын шатматтай ийм нэгдсэн хогийн цэгээр л үндсэндээ энэ хогийн цэгүүдийг тогтчуулах ийм асуудал яригдж байгаамаа. За мантхаа төлөөлөгч асуултаа. За би нэг юм тодруулах гэсэн. Төсвийн гүйцэтгэл дараа онд танилцуулагдсан шүү дээ. Яг ингээд тий. Нөхөж асуухгүй. Тэр хурлын юм дараа нь өөрөө нөхөж судална. Суугаагүй хүмүүс тий. За. Энэ нэг хогийн цэг байгуулах 300 саяас чинь 76 саяар нь тоног төхөөрөмж авчи, машин техник авчи гэдэг байгаа шүү дээ. За тэгвэл энэ Баянгол шинэ өргөөгийнхнаас л асуух гэсэн одоо хинний хариулах юм. 76 саяар ингээд та нар тоног төхөөрөмж авчлаа, машин тэрэг авчлаа. Баянгол дөрөв хоггүй болох 100%. Энэ дээр цэцэгмаа дарга хариулъя тий. Цэцэг даргаас оруулж ирсэн санал учраас. За манай тамгын газраас бол энэ Баянгол шинэ өргөө гэдэг компаниг байгуулаас баггүй хугацаа өнгөрч байгаа. Тамгын газраас байгуулав иргэдийн хурлыг тэргүүлжтээс орон нутгийн өмчт ийм үйлдвэрийн газрыг байгуулж татан болгодог. Тийм байгуулсан байгаа. Энэний яг өдөр тутмын үйл ажиллагаанд тамгын газраас бас оролцоод хяналт тавиад хамтарч ажиллаад явж байгаа. За энэ 76 сая бол одоо энэ Баянгол шинэ өргөө компани маань ерөнхийдөө манад нэлээд хуучин тоног төхөөрөмж машин техник хэрэгсээ шилжиж ирсэн. Машины тоо бол ерөөсө 23 ширхэг нэг хорон дээр нэг л одоо тээврийн машин явж байгаа. Тэгээ энэ маань шинэ бүтцтэй ажиллахаар үйлчлэгээнд нь бол ямар ч тийм техник хэрэгсэл өнөөдрийн байдлаар бол байхгүй. Өдөр тутмын үйл ажиллагааныхаа асуудлаа бол эдгээр ерөнхийдөө дотоод боломжоо ашиглаад өнөөдөр хүртэл явсан байгаа. Тэгэхээр цаашдаа яг энэ нэгэнтээ манай дүүргийн өмчит компани байгаа учраас бид нар бол парк шинжилтийг бол зайлшгүй шийдэж явах бол шаардлагатай байгаамаа. Ийм үндслээр эхний ээлжинд 76 сая төгрөгөөр одоо техник хэрэгслийн шинжилтийг их хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж өгөөч гэж энэ өөрчлөлт саналыг тавьж байгаа. Энэ ерөөсөө тодорхой. Энэ хоёр машиныг зардал байгаа. Нэг нь эдний 23 машин дандаа нөгөө битүү машин.
ил задгаа хог тээвэрлэх твштэй машин байхгүй байгаа. Тэгээд твштэй машиныг авах нэг нь үйлчилгээний албан хэрэгцээнд нэгч машингүй байгаа. Ийм хоёр машины зарлалыг л шийдэж байгаа. За санал хэлэлцүүлэгч байна уу? За санал хэлэлцүүлэгч бол гараа өргөөд. За байхгүй бол санал хэлэх төлөөлөгч байхгүй байгаа учраас санал хураалтанд орё. За тогтоолын төслийг танилцуулъя. Нийслэлийн Баянгол дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчд хурлын тогтоол дүүргийн 2013 оны хөрөнгө оруулалтын зардлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай гэдэг. За Монгол Улсын төсвийн тухай хуулийн 64-р зүйлийн 64.1-2 дахь заалт засаг захиргааны үндэс зүрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18-р зүйлийн 18.1-2 дахь заалтыг тус үндэслэн Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоох нь нэг Баянгол дүүргийн 13 оны орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын зарлыг дор дурснаар өөрчлөн баталсугаа гээд за 6 дээр хогийн цэг байгуулах гэдэг дээр 300 саяыг суусан. За энээс 76 саяыг хасаад Баянгол шинэ өргөө орон нутгийн өмчт аж ахуйн тооцоод үйлдвэрийн газарт машин техник хэрэгсэл авах гэдэг дээр суулгах ийм тогтоолын төсөл байна. За хоёр дахь заалт нь эдийн засгийн хүндрэл санхүүгийн хямралын нөлөөллийг сайтар тооцсон орлогын их усвартай уялдвал төсвийг бүх шатанд хэмнэлттэй үрээшигтэй зарцуулах бодлого баримтлан зарлыг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг дүүргийн засаг дарга Оросод даалгасгаа гэсэн ийм тогтоолын төсөл байна. За тогтоолын төслийг дэмжиж байгаа төлөөлөгчд гараа өргөе. За баярлалаа. За татгалзаж байгаа төлөөлөгч байна уу? За байхгүй байна. За ингээд өнөөдөр Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 8 дугаар хуралдаан амжилттай болж хэлцгээр төлөвлөсөн 5 асуудлаа хэлцэж шийдвэрлээ. Ингээд идэвхтэй оролцсон та бүхэнд баярлалаа. За зарлалын шааштай ганц хоёр зүйл яриад тахыг одоо дэлгэцээ хаачихгүй те. Зүгээр зохион байгуулалтын дотоод юм ганц нэг зүйл яриад тахыг. За та бүхэнд баярлалаа. Ганцхан татврын одоо удирдах зөвлөлт юм уу хамт олон сууж агаад өөрсдөө голцоо нийгмийн асуудлаа өнөөдөр энэ татврын ерөнхий газарт 1000 орчим хүн ажилладаг учраас нийгмийн асуудлыг шийдэж чаддаг олон нийгмийн асуудлууд яваад нэг хүнд нэг 5 сая орчим төгрөгөөр олох гэж байна. За би гүйцэтгэв бат. Сүүлийн хоёр юм дээр нь би тавч хариулах юм. Хөрөнгөний дансандаа зөөрөнгийн дансандаа суудсан. Тийм. Тэгээд хөрөнгөний байхгүй байгаа юм. Хөрөнгөний байхгүй төлөөлөгч нь аваа явуулсан. Хөрөнгөний дансанд нь суудсан. Ийм бас. За 35 компьютероос 33 нь өнөөдөр одоо хурлын ажлын албанд ирээгүй байгаа. Тэгээ аудитаас үл энэ дээр албан шаардлага ирсэн. Үндсэн хөрөнгөнд байгаа хөрөнгийг буцааж одоо татан төвлөрүүлээ гэсэн ийм шаардлага ирсэн. За иргэдийн хурлаас бол энийг ямар нэг байдлаар өмчөөс хассан шийдвэр юм бол гараагүй. За зарчмын хувьд гарах ч бас болцоогүй юм байлаа. Иргэдийн хурл өөрөө одоо төрийн өмчийг бусдад үн төлбөргүйгээр шилжүүлэх ийм шийдвэр гаргах бас эрх зүйн үндэслэл байхгүй байгаа. Тийм учраас тэр хоёр төлөөлөгч нь бол өгсөн. Өгөөгүй байгаа 33 төлөөлөгчийн компьютерийн асуудлыг бол буцааж авах асуудал одоо яригдж байгаа. Тэр
тэр чиглэлээр явах бах. За энэ хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл юмуудыг бол одоо миний хувьд бол бас одоо нэгдүгээрт надад энийг очиж шалгах чиг үүрэг бас байхгүй. Мэдээж тэгтээ төсвийн гүйцэтгэлд хяналт тавих гэдгээр хурал өөрт нь байгаа. Хоёрдугаарт энэ ажлуудыг бол миний хувьд бол бас тодорхой мэдж байгаа зүйл байхгүй байна. Адилхан төлөөлөгчийн хувьд бас асуух сонирхох зүйлүүд бол байгаа. Одоо жишээ нь энэ хөрөнгө оруулалтын зардал дээрхэд 19-т нь 150 сая төгрөгийн энэ тогтчлтын ажил юм шиг байгаа. Алунгой охин сургаалын цогцлбор гэдэг. Тэгээ энэ ажил гэхэд жишээ нь хаана хийгдсэн бол 150 сая төгрөгөөр бол нэлээд томоохон хэмжээний тогтчлтын ажил хийгдсэн байх гэх мэт. За тэр 7 дугаар хорооны 29-р байр бол би өөрөө бас очиж үзсэн. Тэгээд энэ дандаа гүйцэтгэл нь бол бодвол хүлээж авах акт энэ төр хийгдэл гүйцэтгэлүүд нь ард нь гарсан байх. Зүгээр энэ дээр чухам яг шаардлага байнаг бол тухайлан яг гүйцэтгэл нь өөрөөр хэлбэл ийм төсөв төртөг бүхий ажил хийгдсэн хэсэг талаар гүйцэтгэлийн аудитын асуудлыг бол захиалгаар хийх ийм хувилбар байх баха. Энийг төлөөлөгчд өөрсдөө шийдээд явах нь зүг баха гэж бодож байна. За би тодруулах юм байна уу? Нэг удаа тодруулъя. Тий. 7 дугаар сургуугаас асуух гэдэг та жоохон бүрхэгдүү хариулчлаа. Энэ Баянгол дүүргийн иргэд аж ахуй нэгжийн төрийн байгууллагын бүх иргэд энэ чинь татвар төлж байгаа шүү дээ. Тэгэхээр та энэ татварыг бид авдаггүй юм шиг юм яриад байгаа юм. Тэгэхээр энэ татварын төлөлгөөнд чинь энэ бүгд орцсон байгаа шүү дээ. А энэ аж ахуй нэгжийн татварыг та тэр нийслэл рүү 22 тэрбум төгрөг татвар явдаг гэдэг. Тэгэхээр аж ахуй нэгжээс Баянгол дүүргийн татварын алба нэг тусдаа татвар аваад нийслэлийн татварын алба нэг тусдаа татвар авдаг шиг юм яриад байгаа. Тэгэхээр энэ төлөвлөгөө чинь бүгд тэр улс авдаг байсан ч орцсон байгаа шүү дээ. А хоёрдугаар асуудал тэр татварын албанд яг хэдэн төгрөгийн урамшуул өгсөн бэ гэж би тодорхой асуусан шүү дээ. 2012 оны гүйцэтгэл эн чинь 150%-аар давуулан биелүүлсэн байна шүү дээ. Нэг үгээр одоо хүмүүсээс нэг 10,000 төгрөг авах байсан бол 15,000 төгрөг авсан байгаа шүү дээ. Тэгээд тэрнийхээ хэдэн хувийг яг хичнээн төгрөг тэр татвар сайн авсан гэдгийн төлөө урамшуул болгоод өгсөн бэ. За тэр тоог нь хэлье. За татварыг улсын татвар гэж улсад төлдөг татвар, нийслэл төлдөг татвар, дүүрэгт орон нутагт төлдөг татвар гэж юм 3 янзын татвар гэдэг юм аа. Тэгэхээр хүн амын орлогын татвар бол одоо нэг үгээр хэлэхэд нийслэлд ордог юм а гэдгийг л би тайлбарласан юм. Нөөтийн татвар, аж ахуй нэгжийн татвар бол улсын татварт ордог. Нийтдээ 88 тэрбум төгрөгийн татварыг нотлон бид оруулсан. Энээс 8 тэрбум нь одоо 7 тэрбум гэдэг нь орон нутгийн татвар, бус нь улс нийслэлд орсон. Ийм л учиртай татварууд юм байнамаа. За би яг сайн мэдэхгүй байна. Миний бодлоор бол нотлонгийн асуудалд нэг 120 сая байна уу 200 сая төгрөг 2 удаагийн үйлдэлээр иргэдийн хурлын тэргүүлэгчдэр хилцээд одоо өгсөн баг. Тал дээр нэмэх нь 125 бах те. 70-ыг явцын дунд өгсөн 125-ыг сая төсвийн татгалаар бид нэр татварт гэж өгсөн шүү дээ. Шийдвэрийн сая энэний өмнөх хурлаар төсвийн татгалаар орсон. А төсвөлөгдсөн хэд байлаа нэлээд багасгсан те. Төсвөлөд татварын шагналыг төсвөлдгүй юм. Үгүй нөгөө журман дээр нэг хувлаад анхны юу журман дээр 20 хүртэл хувь гэж хэлдэг. Тэгэхээр биднээс нэг 11-ээс эхлээд 16% хамгийн сүүлд бол 16% шагнал өгсөн болов гэж бодож байна. Сая биднээс ингээд нийтдээ 2012 онд бол 195 саяыг урамшуулт өгсөн байна. Явцын дунд 70 сая 125 сая өгсөн. 125-ыг өгсөн. Гэхдээ одоо данснаас гараагүй байж байгаа ийм л асуудал байна. За дараагийн төлөөлөгч асуулт асууя. Сэрод төлөөлөгч. За баярлалаа. Энэ бэлэг сайхан төлөөлөгчийн асуусан асуулттай миний асуух асуулт. За асуултууд давхартсан. За санал хэлэх төлөөлөгч байвал гараа өргөөд саналаа хэлье. За буян жаргал төлөөлөгч. Дорж дулам төмөрч өдөр алдсахгүй бэлэг сайхан. За ингээд энэ 5 төлөөлөгчөөр санал хэлэх төлөөлөгч дуусгар болъё гэж байгаа гараа өргөе. За баярлалаа. За татгалзаж байгаа юм байна уу? Багхгүй байна. За буян жаргал төлөөлөх саналаа хэлье.
За энэ дээр санал хэлэхэд яг би нөгөө урд нь ярьж исэн юм аа л ярина л да мэдээж. Бид одоо шинээр дүүргийн иргэдийн урал бүрэлдсэн. Тийм учраас бид цаашдаа энэ хүү торгуулийн орлого гэдгийг зүгээр яг төлөвлөгөө гаргахгүйгээр тавиад үзүүл яасан. Тэгээд жилийн эцэст яг хичнээн дүүргний хүү торгуул орж ирдэг юм байна гэдгээр. Нэг үгээр бид иргэддээ ил тод байна. Хоёрдугаарт болохоор тэр нөгөө нуугдж жагаад зөрчлийн сүүнийг хайж байгаа юм шиг тийм торгуулийн тийм төлөвлөгөө байж болохгүй. Тэгэхээр нэг юм санал байна. Хоёрдугаарт болохоор за тэр татврын газрын удирдлагууд тэр төрийн албаа хаагч. Тэгээд тэр төсвөөс цалин авдаг. Тэгээд цалин авдаг хүмүүс нь энэ татварыг сайн хураасны төлөөгөө дахиад урамшуул авч идэг. Тэгэхээр энд ч одоо бас нэг янз бүрийн сонирхол гарч ирээд байгаа л да. Тэгэхээр цаашдаа бол энэ урамшууллыг жоохон өөрчлөх ийм маяг оруул яасан юм бэ? Төрийн албаа хаагч хүн ямарваа нэг сонирхол байж болохгүй шүү дээ. Тэгэхээр татвар илүү авсныхаа төлөө нөгөө аж ахуйн нэгжтэйгээ эвгүй харьцаа үүсч эхэлж байгаа. Тэгэхээр энэ урамшууллын хэлбэрийг өөрчлөөд тэр харин аж ахуйн нэгжээ сайн татвар өгсөн гэдгээр нь урамшуулаад явуул харин тэд нар ч нөгөө гадаадын орн шиг хугацаагаа төхөөд ирэхээр татвараа өөрсдөө төлждөг ийм систем тогтох юм шүү. Тэгэхгүй бол энэ урамшуулалтаа хит улаарад нөгөө аж ахуйн нэгжтэрээ дарамт үүсгээд тэгээд янз бүрийн байдлаар харьцаа үүсдэг ийм тогтолцоо бий болоод байгаа маа. Тэгэхээр энийг цаашдаа бол жоохон өөрчлөөд тэр аж ахуйн нэгж руугаа тэр иргэд татвар төлөгч руугаа хандсан тийм бодлого явуул яасан бэ гэсэн саналтай байна. За дөрвөлөн төлөөлөгч. За уучлаарай би бас нэг уулна асуулт асууя гэж бодчихсон өнгөрч. Одоо саналаад хэлдгээс харин энэ нөгөө ингэсэн манай энэ 4-р хорооны өрхийн эмнэлгийн одоо ачиж буулгах хогийг зэвж тэрвэрлэхэд гээд нийтдээ ерөөсөө 96.7 сая төгрөг төсөөлсөн байгаа байхгүй юу. Тэгэхээр манай иргэд ингэж асуугаад байна л да бас. Яагаад энэ их мөнгийг төсөөлвөө? Энд чинь ерөөсөө 7 сая төгрөгөнд л төсөөлөгдөд ингээд юу яачих юм 90 сая төгрөг нь хайчваа гэд ингээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо би түрүүнд нь доллар сөрөнгө даргаас бас асууж ирсэн тийм ээ. Энийг одоо хаанаас хинээс хандаж асуух вэ яах вэ гэд. Тэгсэн чинь би бол энэ дээр амгалан даргаас дэмжлэг авъя гэж хэлжсэн. Тэгэхээр одоо энэ амгалан дарга бас энийг нэг тухайн үед нэг манай иргэдэд нэг тайлбарлаад өгчихгүй юу. Тэгээд тийм ээ. Манай иргэд ч одоо бас өнөөдөр харж байгаа шүү дээ. Надаас бас энийг ер нь тодруулж өгөөч ээ гэсэн тийм хүсэл тавиад байгаа. Тэгээ санал нэвээ. Энэ асуудлыг тайлбар хийж өгөөч гэсэн санал яваа. За төмөрч өдөр төлөөлөгч. За би бас асуулт бай гэсэн одоо тэгээд боломж олдсонгүй. За тэгээд энэ нэг намын даасан дээр 20 сая төгрөг орсон байна гэдэг. Тухайн үед одоо ардын намл байсан баг. Тэгээд ардын нам руу шилжсэн юм айл нам руу шилжсэн. Энийг бас шалхан зүйтэй байхгүй жууч нэгдүгээр. За хоёрдугаарт нь бохир соруулах автомашин гэж энэ нь одоо байдаг юм уу? Энэ гүйцэтгэлээр болох төр 12 онд 20 сая төгрөгөөр бохир соруулах машин гэдэг авсан юм шиг байна. Энэ нь одоо тийм байхгүй. Одоо хаана төвлөрч хаана байх хэвээр ямар ч түүх дээрээ бол хуучин түүх гэж ярьдаг гэсэн энэ дээр бол байх хэвээр байлгүй. Энэ бас байхгүй юм байна. За тэгэхэд тэр 33 компьютерийн асуудлыг эн чинь төсвийн нөгөө нэг татвар төлөгчдийн мөнгө хэмжээний одоо хэрэгцээ шаардлагад нийлээд өгсөл байдаг юм уус. Тэгээд авчирч өгөөч ээ гэж хүсмээр байна бас. За ийм за алцахгүй төлөөлөгч. За баярлалаа. Энэ хоёр санал байна. Эхнийх нь бол сая ярьлаа шүү дээ. Бүгд энэ хөрөнгө оруулалтын ажлууд энэ 27 ажил дээр ер нь бол их хэмжээний мөнгө төлөвлөжээд тэгээд бага хэмжээний ажил хийсэн гэдэг энэ хоёр чинь уялдаагүй болоод байна. Тийм учраас нэгэнт одоо угаасаа гээд батлаад тэгээд цаашдаа бол нөгөө нэг гүйцэтгэлийн аудит гэдэг байгаа. Тэрийг оруулал яасан бэ гэдэг нэгдүгээр санал байна. Хоёр дахь санал нь болохоор буян жаргал төлөөлөгчийн хэлдэг энэ их зөв санаа байна. Урамшууллыг өөрчлөх өөр одоо тийм урамшууллын систем гаргаж ирэх. Одоо ажил хийх юм уу нэг юм гараад тэгээд энэ арай өөр аргаар шийдэх хэрэгтэй.
Тэгэхгүй бол айгаа бүдүүлэг аргаар явж байгаа юм байна л да. Үндсэндээ бол ингээд их мөнгө одоо хурааснараа шууд ингээд их мөнгө авдаг. Тэгэхээр энэ системийг арай өөрчлөх ирэх хэмжээнд бид нар байдсан бол өөрчлөх тэр ямиг санал оруулмаар байна. За Бэлэг сайхан төлөөлөгч. За миний хувьд болох тэр мэрэгжлийн хэлтийн газрын шалгалт орсон байгаа тий. За энэ шалгалтын дүнг яаж гарсныг одоо дараагийн иргэдийн хурлаар оруулж ирсний дараа 2012 оны хөрөнгө оруулалтын зардлын гүйцэтгэл, засаг даргын нөөц сангийн гүйцэтгэл эднэрт бол мэрэгжлийн хэлтийн дүгнэлт гарсны дараа хэрвээ дутуу одоо үтсэн ямар нэгэн байдал авах юм бол нэмж шалгалт оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Тэгээ энэ саналыг оруулж байна. Гүйцэтгэлийн аудит юм уу? Одоо дахиж мэрэгжлийн хэлт дээр эсвэл одоо шалгаж байгаа дээр саналаа оруулаад эдрийг нэмж одоо шалгуулах юм уу? Тийм саналтай байна. Тэгэхгүй бол одоо энэ хөрөнгө оруулалтын зардлын гүйцэтгэлийг харах дээр бүгдээрээ л бараг биелсэн одоо ингээд гүйцэтгэлтэй гаргацсан байдаг. Иргэд болон хороодоос ирсэн сандыг харах дээр хийгдсэн ажлууд нь бол өдөөс нь үдэнд харагдаж гарт баригдаж байгаа юм ерөнхийдөө байхгүй гэдэг ийм гомдол идэр ирээд байгаа. Тийм учраас мэрэгжлийн хэлтийн шалгалтын дээр эсвэл одоо энэ хийж байгаа шалгалтын дээр нь энэ асуудлуудыг нэмж одоо тодруулж шалгаж өгөөч гэсэн хүсэлт гаргуул яасан бэ гэсэн саналтай. За төлөөлөгчдөөс нэг зүйл яагаад гэх юм нэг цагаас завсарлаж өдийн хоолнд орох ёстой. Тэгээ энэ асуудлын дараа хилцүүлэг нь ерөнхийдөө богино хугацаанд явах болцоотой нэг асуудал байгаа. Нэг бол одоо завсарлаад хоолнд орсны дараа энэ асуудлаа санал хураалтаа шийдээд дараагийн асуудлаа шийдэх үү. Нэг бол асуудлаа дуусгачаад шууд юунд орох уу? Дуусгачих уу те? Тийм дуусгаа. За тэгвэл үргэлжлээ явчих. За төлөөлөгчдийн гаргасан санал тусвар дээр санал хураалт хийгээд шийдээ явчих. За энэ саналууд дээр ярихаас өмнө нэг зүйлийг би тодруулах юм. Энэ гүйцэтгэлийн аудит гэдэг нь яг ямар учиртай? Одоо хэлээд байгаа яг энэ тухайлсан нэг төрлийн ажил дээр хийж болд юм уу? Одоо хийгдэг байгаа юу? Би яг одоо аудитын үзүүлэлт яаж хийдгийг бас тодруулахгүй бол. За эрхэм төлөөлөгч та бүхэнд хэлэхэд миний бодлоор бол аудит гэдэг бол нөгөө тайлан баланс гарсны дараа одоо энэ юмд ийм юм зарцуулчих чээ гэдэг одоо стандартын дагуу явдаг учраас энэ одоо гарсан тайлан баланс дахиж өөрчлөгдөхгүй гэсэн үг. Мэргэжлийн хяналт гэдэг бол өнөөдөр тэр байгаа материалын үзээд энэ дотроос буруу нь юу байна уу акт тавьчих. Тийм үү? Зөв нь юу байна уу гэдгийг үзээ явчихдаг. Тийм учраас энийг 20 саяар баталж гэдгүү хэрвээ буруу гэж үзчихвэл тамгын газрын одоо төсвийн одоо ямар нэгэн одоо хөдөө явуулсан тэр зардал чинь буруу байна гэвэл тэр буруутай хүн дээр нь акт тавь явчихдаг учраас би бол одоо та нарыг энэ төсвийн асуудлыг энэ тайлангийнхаа асуудлыг баталчихасаа гэж хүсэж байна. Би тэр 20 саяын тэр намын юу би сая бодлоо л да. Амгалнаар мэдж байгаа баха. Миний ойлгосноор бол энэ 12 онд биш 11 онд болов уу гэж бодоод байна. 11 онд тий. Тэгэхээр миний нэг иргэдийн төлөөлөгчдийн юунд оруулаад их усүр ол гэж бидэнд үүргөөгөө тэргүүлэгчдийн хурлаар ороод ардчилсан намын 20 жилийн хой гэж урд жилд 20 сая төгрөг аваад дараа нь ардын намын 90 жилийн хой гэж тийм шийдвэр гаргуулад авсан мөнгө л байх ёстой. Зүгээр акт тавьсан эсхийг би акт тавиагүй болов гэж боддог юм дээр. Тэгээд гол нь энэ одоо яг хөрөнгө оруулалт засаг даргын нөөц хоёр дээр гүйцэтгэлийн аудит оруулъя гэж санал гараад байна шүү дээ. Энд дээр санал хураах гэдэг. Тэрнээс өмнө тодруулаад байхгүй. Ингэж хийж болд юм уу? Одоо болох уу? Эндээс энэ хоёр дээр гүйцэтгэлийн аудит гэдэг юм хийлгээгээд шийдвэл хийх үү? Хөрөнгө оруулалтын асуудал дээр одоо тэргүй энэ аудит шин одоо нөгөө туулгээд мэрэгжилтийн өвчтөй явцсан байгаа шүү дээ. Эднийх 5 сарын 5 хүртэл одоо туулыг гэртэл хойшлуулсан байж байгаа. Буян жаргал сэрод. Заавар асуулт төлөөлөгч байхгүй бол үүгээр таслуур олгоё гэж бодлогч гараа өргөе. За баярлалаа. За татгалзаж байгаа юм байна уу? Алга байна. За Бэлэг сайхан төлөөлөгч асуултаа асууя. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За доллар сүрэн даргаас нэг хэдийн юм асуух гэсэн юм аа. За Баянгол дүүргийн 2010 оны 12 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг танилцуулж байна. За тэгээд энэтэй хамтаар нөгөө нэг нийслэлийн аудитын газрын 2012 оны аудитын тайланг ирүүлсэн байна л да. Гэхдээ энэ дутуу байна. Яг иж бүрэн тайлан алга нэгдүгээр. Хоёрдугаарт нь шүү дээ Баянгол дүүрэг
11 онд одоо нийслэлийн 20 гаруй нийслэлийн байгууллагуудаас хязгаарлалтай дүгнэлт авсан 3-4 газрын нэг байгаа. Тэгээ 12 онд дахиад бас хязгаарлалтай дүгнэлт авчижээ. Ягаад ингэ жил болгон ингэ хязгаарлалтай дүгнэлт аваад яваад исэн юм бэ? За мөн 2012 онд эрсдлийн аудит нийслэлийн аудитын газраас хийгдсэн үү? 11 оны нийслэлийн аудитын газрын тайлангаар 11 онд зарцуулагдсан байгууллагуудаас өгсөн хандив 50 сая төгрөг, Загсаа даргын нөөц сангаас намын дансан шилжүүлсэн 20 сая төгрөгөн дээр 2012 онд эрсдлийн аудит хийнэ гэсэн тийм дүгнэлт гаргасан байлээ. Тэрний дагуу аудитын эрсдлийн аудит хийгдсэн үү гэж асуумаар байна. За 2012 онд өмнөх 11 оны тайлангаар нэлээд хэдэн зөвлөмж өгөгдсөн байлээ. Зөрчил төлбөрийн актууд тавигдсан байлээ. Энэ төлбөр зөрчлийн актын биелэлт энэ аудитын тайланд алга байна л да. Уг нь аудитын тайланд авсрагдсан байх ёстой. Тэр алга байна. Зөрчлийг ердөөсөө одоо гаргасан албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцсон, зөвлөмжийн биелэлт хэдэн хувьтай явж байгаа вэ? Хэрэгжээгүй биелэлтүүд байгаа юу? Хэрэгжээгүй бол ямар шалтгаанаар биелэгдээгүй вэ гэдэг асуултыг асуумаар мөн 12 онд бас энэ аудитын дүгнэлтээр засаг даргын нөөц сангаас дахиад бас 68 сая төгрөгийг зориултын бусаар зарцуулсан гэдэг өмнөх онд гарч ирсэн зөрчил дахиад автагдсан байна л да. Энэ зөрчлийг яагаад дахин ингэ давтаад байна вэ? Тэгээ одоо нийслэлийн зөндөө олон 20 газар өчнөө албан газрууд одоо зөрчилгүй санал дүгнэлт аваад хад Баянголд өөрөө 2 жил дараалал ингэ хязгаарлалтай дүгнэлт авсан дээр та ер нь ямар дүгнэлт хийж байна вэ? За энэ талаар асуулт хариулт өгөхийг хүсэж байна. За хариулъя. Нэгдүгээр төр хязгаартай гэдэг асуулт 4-5 асуулт гэх шүү дээ. За баярлалаа. За 11 оны аудитын болон мэргэжлийн хяналтын одоо ингээд дүгнэлт над дээр яг ингээд бэлэн байж байна гэдэг ингээд жил татгалдаг. За аудитын дүгнэлт 4 дүгнэлт байдаг. Зөрчилгүй дүгнэлт гэж гардаг. Хязгаарлалтай дүгнэлт гэж гардаг. Нөгөөх нь юу вэ? Сөрөг дүгнэлт гэж гардаг. Дүгнэлт өгөхөөс татгалцсан гэж шууд 100% хуулийн байгууллага шилжүүлдэг. Ийм 4 янзын дүгнэлт байдаг. Манай дүүрэг бол 2 жил дараалж, ер нь 2 жилийн сүүлийн 4-5 жил дандаа хязгаарлалттай 2 дахь одоо ангил багтаад яваад байгаа юм. Энэ асуудал байгаа. За нодлогийн дүгнэлтээр бидний аудитээс та нар тараасан материал дээр байж байгаа өмнөх аудитын зөвлөмжийн хэрэгжилт гэсэн ийм асуултууд байгаа. За эхний одоо тайланд хамрагт хугацаанд одоо юуны стандартын дагуу бүртгэгдээгүй зарим нэг асуудлуудыг одоо үнэн зөв хугацаанд мөрдөх гэсэн тэр бол хэрэгжсэн байж байгаа. Кассаас бэлэн мөнгөөр худалдаж хөрөнгө худалдаж авах асуудлыг зогсоо гэсэн энэ жил 1.3 сая төгрөгийн одоо бас кассаас бэлэн мөнгөөр үндсэн хөрөнгө бэлтгэж гисэн байна лээ. Ийм учраас энэ дүгнэлтийг мөн хэрэгжээгүйгээр бүрэн хэрэгжээгүй гэдгээр гараад ирдэг. За олон жил болсон 3 дахь нь өөр авлагыг барагдуул гэж байгаа. Өөр авлагын хувьд бол бидний олон жил болсон юу вэ гэхээр 96 онд Сэргээн Босгол банк татан бүхцэнтэй уйлдуулаад энэний одоо дансны үлдэгдэл бол 2.8 сая төгрөг байдаг. Энийг одоо 2005 онд ирээд ажил авахад энийг одоо эрдэнэс хойш мөнхийн энийг барагдуул гэдэг ямар ч одоо барагдуулах үндсэл байдгүй сүүлдээ бид одоо Баянгол дүүргийн шүүхт хүртэл өгөөд одоо энийг эсвэл данснаас хасгсан ийм арга хэмжээ аваад өгөөч. Шийдвэр гаргаад өгөөч гэсэн. Аудитын дүгнэлтийг бүр 10 жил болсон ч хэрэгжүүлээгүй болоод нөгөө өмнөх юмыг хэрэгжүүлээгүй гэж л гарч ирээд байдаг. Ийм л учиртай нэг ийм хоёр тоо байдгийн. Дээрээс нь хөө хүмүүстэй холбоотой мөн одоо 96-7 оны хувь хүмүүстэй холбоотой нэг 7.9 сая төгрөгийн асуудал байдгийг энэнийг одоо барагдуулаагүй гэсэн асуудал гарч ирсэн. Энэ жилийн хувьд болохоор зэрэг тэрнийг төлөө нүүрсний асуудлаас борлуулалтын юу вэ? Нөгөө нэг 9 цэгээр гэр харуул биднээс нэг нүүрс төлөө авч борлуулсан шүү дээ. Тэрний 2 цэгээс аваагүй нэг 35 сая төгрөгийн одоо авлага
шинээр нэмэгдэж гарч ирсэн. Тэр нь одоо аудитын хугацаанд хэрэгжиж дуусч байгаа болов уу гэж бодож байна. Ийм асуудал байдаг юм аа. За дараа нь 3 дахь 4 дахь нь болохоор зэрэг үүссэн авлагыг бардаа энэ бүрэн хэрэгжээгүй гэж би түрүүн хэлчихлээ. Сан зардлаас бэлтгэсэн бараа материалыг байгууллагын данс бүртгэл тусгасан гэж энэ хэрэгжигдсэн байгаа. За тусгагдаагүй байсан асуудлууд. За өөр авлага хэрэгжээгүй нөөцийн 68 сая ийм юм байдаг юм аа. За эрсдлийн аудит хийж зарим нэг юм дээр хийдэг. Нодлон боловын хөрөнгө оруулалтын дээр хийсэн болов уу гэж бодож байна. Оны дундуур. Тий. Тэрний эрсдлийн аудитын тэр дүгнэлтийг би бол одоо яг сайн хийж мэдэхгүй байна. Энийг би материал харж иж хэлье. За засаг даргын нөөц хөрөнгийн асуудалд нодлонгийн югаар 20 сая төгрөгийн асуудал зөрчил гэж гарч ирсэн. Зориултын бусаар зарцуулсан гэж. Энэ жил бол 68 сая төгрөгийн асуудал, 60 хэдэн сая төгрөгийн асуудал одоо бас зориултын бусаар зарцуулсан байна гэсэн. Энэ нь болохоор зэрэг ном хэвлэл худалдан авах ч юм уу засаг даргын мөрийн хөтөлбөрийн юу тайлагнад зориулж засаг даргын нөөцөөс хөрөнгө гаргасан байна. Уул нь болохоор зэрэг энэ чинь ном хэвлэлийн зардаж гэдэг юм уу төвлөрсөн арга хэмжээний зардлаас гарах ёстой гэд аудит хийдэг бол нэг талаа ер нь нөгөө төсвийн гүйцэтгэлийг улсын хэмжээнд нэгтгэж гаргахад стандартын дагуу болсон байна уу үгүй байна уу гэдгийг үздэг. Дээрээс нь хур хог цэвэрлэхэд засаг даргын нөөцөөс 20 сая төгрөг гаргасан байна гэсэн ийм дүгнэлт бол гарч ирээд энэ жилийн хувьд бол 68 сая төгрөгийн зөрчилтэй гарч ирсэн юм аа. Энэ дахиад гараад ирээд байна гэдэг чинь нөгөө урт талын зөвлөмжийг биелүүлэхгүй байна л гэсэн ийм л асуудал гарч ирээд байдаг. Нодлонгийн 8 зөвлөмжөөс 4 нь хэрэгжээ, 4 нь одоо бүрэн хэрэгжээгүй гэсэн ийм дүгнэлттэй л явж байгаа ийм л асуудал байгаа юм. За энэ дээр чи ямар арга хэмжээ авдаг юм бэ төрийн сан гэж асууж байх шиг байна. Би зөв ойлгож байна уу гэж байна. Энэ дээр төрийн сан бол яг уу ер нь би яг төрийн сангийн асуудлыг би та нарт хэлчихье гэж бодож байна л та бас. Төрийн сан бол нэгдүгээр ерөөсөө иргэдийн хурал та нөхдийн баталж өгсөн байгууллагаар нь баталж өгсөн төсвийг засаг даргаар хуваарийг батлуулаад сар үйлрлийн хуваарийг батлуулаад ингээд яг л тэр хуваараараа сар бүхэн санхүүжилт өгч энэ чинь орлогын төлөвлөгөө гэдэг юм орж ирж байж зарлага гарна шүү дээ. Тэр хоёроо уялдуулаад ингээд сар үйлрлийн хуваар хийчихээ эннийхээ дагуу бид эрхээ нээж ингэж явдаг. Ийм байгууллага. Нэг талдаа банкны үүрэг гүйцэтгэдэг, нөгөө талдаа одоо төсвийн хуваарийн дагуу одоо зарцуулж байна уу эсвэл гэдгийг шалгадаг. Өнөөдөр Баянгол дүүргийн одоо энэ манай нийт юугаар болохоор зэрэг 160 гаруй тэрбум төгрөгийн гүйцэлгээ 163 байгууллага сан байгууллагын гүйцэлгээр хийгддэг. Энд 16,000 орчим гүйцэлгээ хийгддэг. Хамгийн гол нь тэр айл төсөвтэй байгаад иргэдийн хурал өнөөдөр төсөвтэй байгаад төвдөрсөн арга хэмжээнд мөнгө байгаад иргэдийн хурлын дарга тушаа шийдвэрээ гаргачихсан байхад төрийн сан энийг гаргахгүй гэх эрх байдгүй. Ийм л учиртай байгууллага энийг та нар бас анхаараач гэж би бас хүсэж байна. Ер нь дараагийн асуудал хэрэг болох байгаа. За буян жаргал төлөвлөгч асуултаас тодруулах юм уу? Дутуу тий. За юун дээр? Тэр 11 онд гарсан юугаар тэр нэг байгууллагаас өгсөн хандив тэр Японы цунами сангаас байгууллагуудаас ирсэн хандивын 30 сая намын даасан чилжүүлсэн 20 сая төгрөгийн төлбөрийг барагдуулсан. Тэр 20 сая төгрөг намын даасан чилжсэн ингээд аудитын төгөл гарсан байлээ шүү дээ. Намын даасан чилжүүлсэн 20 сая гэдгийг би одоо яг өнөөдөр бол хэлчих мэдэхгүй байна. Зүгээр тийм акт тавигдсан юм уу мэдэхгүй. Тэр цунамид гээд авсан 30 саяыг бид яг одоо тэр акт юу тавигдаад улсын орлого болгоод буцаагаад нэг үгээр хэлэхэд тэрнийг уул нь Японы элчин сайдын яамд ч юм уу хаашаа ч юм хандивлах ёстой байсан. Тэгтэл нэг нь одоо зөрчилгээд акт тавигдчихсан учраас улсын орлого болгоод тэр мөнгө тэр газар руугаа шилжчихсэн. Тэр гамшигаа самгаалт сангийн дансны үлдэгдэл гэж байж байгаа шилжсэн мөнгөийг хэлээд байгаа юм. Тийм л. Намын тэрнийг бол одоо би сайн хэлж мэдэхгүй байна. Тэрнийг би барин тарж хэлээ. За буян жаргал төлөвлөгч асуултсвэ. За баярлалаа. Энэ 2012 оны төсвийн гүйцэтгэлийг ингээ харж яхад төсвөн дандаа ингээ 150 гаруй хувиар ингээ давж биелээд идэг. Тэгээ орлого нь тэгэхээр зэрэг энэ одоо аж ахуй нэгжийн татвар авагчдыг дутуу бүртгэсэн байх уу? Эсвэл бол энэ хүмүүсээс одоо
авах ёстойгоос илүү аваад байна уу? Тэгээд энэ дээр ингээ харахад би нэг юм ойлгох ёстой байлгахын тулд би одоо 5 дахь жилдээ яриад байгаа. Энэ болохоор нөгөө хүү торгуулийн орлого гэдэг. Энэ ерөөсөө нэг үгээр цагта нуугдад зогсож байгаад хэн зөрчил хийх нүгээд торгуулийн хуудасаа бэлддэг шиг юм болоод байгаа. Анх 2008 онд намайг энэ төлөөлөгчөөр орж ирэхэд энэ төсвийн төлөвлөгөө нь болохоор 500 саяар батлагдчихжээ. Гэтэл өнөөдөр гүйцэтгэл нь тэр бом 880 саяар ингээд давж биелсэн баг. Тэгээ ийм болтлоо өссөн байдаг. Гэтэл энэ давсан орлогоос одоо яг татврын байгууллагын даргад хичнээн хувийн урамшуул олгосон бэ. Энэ давсан орлогоос сайн татвар төлдөг аж ахуй нэгж хов хүмүүст ямархуу урамшуул үзүүлсэн бэ. Энэ Баянгол дүүргийн гэдэг дүүргийн татвар бол энэ Баянгол дүүрэг дээр амьдарч байгаа төрийн албан хаагч, хувийн албан хаагч, энэ бизнес эрхэлж байгаа бүх хүмүүс оролцож байгаа. Энэ хүмүүсийн татварыг авсан байж таараа. Тэгэхээр энэгээр одоо татврын урамшуул хичнээн сая төгрөг гаргасан. Энэ илүү давж авсан мөнгнөөсөө аж ахуй нэгж татвар төлөгчтэй ямар урамшуул үзүүлсэн. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал одоо энийг хэн хариуцах юм? Энэ хөрөнгө оруулалтын зардлын гүйцэтгэл дээр ингээд нөгөө нодлон жил баахан мөнгө хуваарлсан юм. Энийг бас эсэргүүцэд дийлээгүй. Жишээ нь ингээд 7 дугаар хорооны 29 дугаар байрны өмнөх талбай гэдэг 40 саяыг тавьж исэн. Хойд талбай гэдэг 49 саяыг тавьж исэн. Ингээд эдгээр чинь зүгээр талбай тогтчуулна гэж яваад байсан. Ингээд энэ хуудас бол тэр чигээр эсэргүүцэд бараагүй байд. Энэ дээр одоо иргэдийн хурлын дарга тайлбар өгөх юм уу, хэн тайлбар өгөх юм? Яг энэ одоогийн бодит байдлаар энэ мөнгнүүд тэндээ зарцуулагдсан юм уу? Яг ямар ажил хийсэн? Тэгээ огт өөрчлөгдсөн юм харагдахгүй байгаа юм л та. Тэгэхээр энэ мөнгнүүд чинь ингээд төрөүний дүүргийн хурлаар баг бөө юм болж иж энийг баталсан. Эсэргүүцэд бараагүй. Өнөөдрийн хувьд энд яг хийсэн юм байна уу? За 3 дугаар асуудал. Тэр нэг 33 ширхэг компьютерийн асуудал яригдаад байна шүү дээ. Тэр нь одоо яг зарлага гаргахтаа ямар байдлаар төсвүүлж, ямар байдлаар зарлага гаргасан юм? Гэсэн ийм 3 асуулт байна. Нэлээд тодорхой хариулж өгөөрэй. За долгор зөндөрөө. За би хариулахыг оролдъё. Яг энэ татврын төлөвлөгөөтэй холбоотой татврын одоо зөрчилж байдаг юм уу, орлогын төлөвлөгөө өрөө зүй баталсан уу гэдгийг татврын дарга байж байгаа дуулан та нөхдөд тайлбараа хийсэн бол их үр-дүнтэй байх. Зүгээр миний бодлоор бол таны хэлдэг асуултыг би олон жил сонсож байна л да. Ерөөсөө давсан орлого тэрбум 333-аар өнөөдөр давлаа гэхэд тэрнээс одоо урамшуул олгочих хэмжээний аж ахуй нэгжүүдэд урамшуулчихъя гэдэг ер нь төрийн байгууллагын нэр хүндийг бодоод нэг 20 хүн 20 байгууллагаас явуулчихсан байхад төр явуулж байна гэдэг энэ бол нэг ач холбогдолтой юм байгаа юм шагнаж урамшуулаад явуулж байгаа. Тийм журам нь өнөөдөр иргэдийн хурлаар батлаад та нөхөд гаргах бүрэн боломжтой гэдгийг би дөрөвчийн хурал дээр хэлж ирсэн тийм. Зүгээр яг орлогын төлөвлөгөөг бол биднээс жилийн жилдэл одоо дандаа өсгөж одоо төлөвлөд байгаа шүү дээ тийм. Нэг их бууруулж төлөвлөд байгаа юм байхгүй. Гэхдээ яг нэгэнт одоо аж ахуй нэгжийн тоо одоо жилд ихтэл 2000-аар нэмэгдэж шүү дээ аж ахуй нэгжүүд бол. Тийм. Тэрнтэй уялдуулаад бас гарч ирж байна. Хоёрдугаар огцон өөрчлөлтүүд бас байдаг. Огцсон юмнууд бол гарч ирдэг. Усны төлбөр гээд гээвгийн 500 сая гараад ирэх жишээтэй ингэдэг. Та нарт анх би 12 сарын 26-нд би анх энэ хурал дээр асуудал яриад ингэхэд өнөөдрийн байдлаар нэг 500 сая төгрөг оны эцэс хүртэл биелчих болцоотой байна гэж ярьж байсан. Тэгтэл өнөөдөр 12 сарын 28-ны өдөр 700 сая төгрөг гээвгэнд ороод ирсэн. Ийм л юмнууд гарч ирээд байдаг учраас бид нүс ингэдэг юм аа. Зүгээр орлого тэр их хэцүүлтэй тэр хүү даргуулын юг одоо бид зөндөө тайлбарлаж байгаа учраас. Ийм байдаг юм аа. Ер нь урамшуул гэдэг нь яа тийм бэ гэхээр орон нутгийн төлөвлөгөө гэдэг орлогын төлөвлөгөө. Ингээд үзэхэд яг одоо албан татвар гэдэг биднээсийн цалингийн 10% гэдэг ингээд байдагтай адилхан ийм хүчээр авчихдаг татвар манай дүүргийн одоо энэ татврын төрлүүд дотор байдаггүй. Яг албан ёсоор авах ёстой татвар.
Энэ үндсэн хуулиндаа сум дүүрэг хоёр чинь нэг статустай учраас одоо биднээс болохоор зэрэг хүүхний орлогын албан татвар гэж юу гэж байна вэ гэхээр зэрэг нэг үгээр хэлэхэд хүүхэн ажил хийчихэд сайн дураараа тэрнийг одоо баталгаажуулаад цэнхэр дэвтэр аваад төлж байгаа татварыг хэлж байгаа. Түүнээс биш энэ ажилчин албан хаагчдын татвар өнөөдөр Баянгол дүүрэгт 49 мянган ажилчин албан хаагчд албан ёсоор байдаг. Энэний татвар 22 орчим сая төгрөг тэрбум төгрөг нийслэлийн татварт ордог. Харин нийслэлийн татвар 2 жилийн өмнөөс авч эхэлж байгаа. 2 жилийн. Урд нь болохоор улсын татвар дээшээ өчгдөг байсан. Нөөтийн татвар аж ахуйн нэгжийн татвартай адилхан. Ийм учраас ийм сайн дурын татварууд байдаг учраас ер нь ганц манай дүүрэгч биш бусад дүүргүүд ч гэсэн энэ татварын орлогын төлөвлөгөөгөө биелүүлэх ийм одоо аль болох хуралдааны болцол одоо энэ иргэдийн хуралтайгаа засаг даргатайгаа байгуулад ажилладаг нэг ийм журамтай юм байна лээ. Тэгээ энэний дагуу биднээс одоо ингээд олон жил болсон энэ журмынхаа дагуу яваад идэх татварын албаны дарга минийхээр бол 5% байна уу урамшуул болгоно гэсэн нэг ийм заалт байдгийн зохион байгуулалтын талаас нэг ийм зүйл байдгийн. А энийгээ болохоор зэрэг биднээс чи ингэж хуваарлж чи ингэж тэг гэж ерөөсөө манахаас. За сайн бацгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За би энэ төрийн болон төсвүүд байгууллагын зайлшгүй хэрэгцээнд гэдэг дээр бурмаа төлөөлөгчтэй санал нэг байна. Тэгээд энэ бас нэг санал хэлгэсэн. 2005 оноос хойш манайх дээр энэ байшин хороолол хэрнээсээ нурсан барилгууд их байгаа. Ерөөсөө ашиглагдаагүй, газар нь ашиглагдаагүй тэгсэрнээсээ тойруулаад хашаа барьсан дээр гэр барьсан одоо энэ тэгээд орчны бохирдол их үүсгээд орчин суугчдын яг нэг байрны хажууд байгаа хэрнээсээ гэр барьсан. Тэг нэг утаа тортог ихтэй дээрээс нь одоо 0 байхгүйгээр ийм асуудал их байдаг. Тэгээ энэ газрыг бас газрын албанаас хүсгэсэн. Одоо нөгөө газар эзэмших хуулиар бол 2 жил ашиглаагүй газрыг хураана гэсэн байдаг. Тэгээд 5 одоо 2005 оны 4 сарын 189-р тогтоолоор Anima International гэдэг нэг компани манай хорооны урталд нэг газрыг эзэмшиж аваад тэрнээсээ үйл ажиллагаа ердөөсөө явуулж байгаагүй нэг ийм газар байгаа. Энийг бас шалгаж өгөөч гэсэн хүсэлтэй байна. Газрын албанаас. За ярил. Өөрчлөлт төлөвлөгч. Саналаа. Ган болоо. За, сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн амгалангийн айлтгая. Би болохоор энэ гаражны тухай бас нэг санал асуух гал нэвж санал оруулах гэдэг. Манайх ч нэг байшин хороолт ихтэй одоо байшин хорооллоо тойрсон бас гаражнууд ихтэй байгаа. Тэгэхээр энэ нөгөө 3 хороон дээр энэ газар доогорох гаражийг байрлуулна гэдэг ингэж байгаа байгуулна те бүтээж бий болгоно гэж байгаа. Тэгэхээр давхар гараж гэдэг бид өмнө ярьжсэн шүү дээ өмнөхөө юун дээрээ тийм ээ. Тэр давхар гаражуудыг яагаад байлгаж болохгүй вэ? Тэрийг одоо манай хорон дээр туршилтын журмаар нэгийг байгуулвал ямар вэ гэсэн саналыг оруулж байна. За энэ гаражийн асуудал дээр бол яг үеийн засаг дарга нар нөгөө тоосон гаражийн газар олгож ирсэн асуудал нь энэ бол шууд амьдралтайгаа уялдаад гарч ирсэн асуудал л та. Одоо бол биднээс одоо урд нь буруу байсан гэж хэлэхээс илүүтэйгээр цаашаа одоо яаж сайжруулах вэ гэж одоо ийм гаражийг хүүхдийн тоглоомын талбайтай гаражийн асуудлыг шийдэх нь зөв байгаа. Манай байшин хорооллууд бол 83, 84 онуудад ашиглалтанд орохдоо бол гадна талдаа ерөөсөө гараж гэдэг зохион байгуулалт байхгүй баригдсан 9 давхрууд, 5 давхрууд байгаа. Ийм болохоор одоо ийм учраас одоо иргэд маань өөрсдөө дэмжиж тухайн боломжтой газрууд дээр бол энэ гаражийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй болов уу гэж бодож байгаа. Манай төлөөлөгч нар ч гэсэн энийг бол ерөнхийдөө дэмжиж байгаа болов уу гэж бодож байна. За хоёрдугаарт нь төрийн үйлчлэгээний байгууллагуудыг хотын гадагшаа гаргах нь бол маш зүйтэй асуудал байгаамаа. Төвлөрлийг одоо орон сууцны дунд орон сууцтайгаа зэрэгцээл төрийн байгууллагууд нь байж байна. Тийм болохоор орон сууцнаас хүний амьдрах орчноос энэ төрийн байгууллагуудыг тодорхой хэмжээгээр холдуулж төвлөрлийг сармагжуулж өгөх нь зүйтэй байна. Биднээс ерөөсөө яах гэж төлөөлөгчд болсон гэхлээр ерөөсөө л иргэдийн Монгол хүний сайн сайхны төлөө ажиллаж хөдөлмөрлөн юм хийн гэж төлөөлөгч нар гарч ирсэн байна. Тэр Бат сайхан төлөөлөгчийн юун дээр бол нэг юм хэлчмээр байна. Иргэдийн хурлын дарга бүх мэдээлэлд одоо төгс хариулт өгөөд байна гэн. Засаг даргач гэсэн ийм хариулт өгч чадна. Урдны иргэдийн хурлын төлөөлөгч хурлын дарга бол ийм хариулт өгдөггүй байсан болоод гайхаж асуугаад байгаа шиг байна. Бүх асуудал бол бүх энэ төлөөлөгч нарт нээлттэй байж байгаа. Өөртөө судалж үзье гэвэл үзэж болохоор ийм асуудал байгаа маа. За баярлалаа. За ингээд санал хэлж дууслаа. Саналууд дээр зарчмын гарсан санал дээр санал хураагаа явуулъя.
За буян жаргал төлөөлөгч бол ийм саналууд хэлсэн. Яг хэлцэж байгаа асуудалтай холбоотой бол төрчмийн санал хэлээгүй. За Батцаахан төлөөлөгчийн гаргасан 2 дугаар бүлгийг хасах гэдэг дээр санал хураагаа шийджээ. За 2 дугаар бүлгийг энэ 3 бүлэг байгаа. 2 дугаар бүлэг буюу тэр төрийн тамгын газрын дэрх төсөв балуудын зайлшгүй хэрэгцээнд гэдгийг хасах нь зүйтэй гэж дэмжиж байгаа төлөөлөгч нь гараа өргөе. За 4 байна. За баярлалаа. За намайг ажиллаа их сайн хийж гэн гэсэн баярлалаа. За засаг дарга бол өнөөдөр нийслэлийн иргэдийн хурал бас энэ 4-7 хоногийн 4 өдөр хуралдаг. Өнөөдөр бүлгийн хурал, хурлын ороодын хурал гэдэг нийслэл дээр хуралтай байгаа учраас чөлөө аваад оронд нь цэцэгмаа дарга өнөөдөр сууж байгаамаа гэдгийг хэлье. За лав өсвөрийн төлөөлөгч, бүр өсвөрийн төлөөлөгч, дорж дуулам төлөөлөгч давхар гараж. За өөр зарчмын санал гараагүй юм байна. За ингээд санал хэлж дууссан учраас санал хураалтаа явуулъя. Дүүргийн засаг даргын зүгээс өргөн барьсан энэ дүүргийн 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд одоо энэ хавсралтанд заасан 3 нэмэлт өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэдэг дээр одоо дэмжиж байгаа төлөөлөгчд нь гараа өргөё. За баярлалаа. За ингээд дүүргийн 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дараах одоо өөрчлөлтүүд орлоо. Тэгээ энэний дагуу өмч газрын харилцааны алба бол газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг дүүргийн засаг даргын хамтарч хэрэгжүүлж ажиллана. Ингээд эх оны ихээр бид нэр газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тайланг бас хэлэлцэнэ. Тийм учраас энэ одоо хэрэгжилтийг бол төлөвлөгөөний хүрээнд энэ газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг одоо чиглэл болгож байна. За баярлалаа. За дараагийн асуудал бол хэлцэх асуудлын дарааллын дагуу 2012 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж баталгаар байгаа. Гэрэлцгээ хэн долгор сүрэн дарга. За Дэлгэрмаа хоёрыг хоёулангийн. За энэ 2012 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг бол төрийн сангийн дарга гасан долгор сүрэн танилцуулнаа. Долгор сүрэн даргаас өөрөө танилцуулна гэж тохирсон шүү дээ. Би жаа бэлэн байлгаж гэж хэлсэн шүү дээ. Бодомроо долгор сүрэн даргаас гэрэл цэцгээ энэ асуудал яг аль төвшөнд явж байгааг нь ажиглаж байгаад би чамд хэлсэн шүү дээ. 10 минутын өмнө оруулаад иржээ гэд. Чи санал хэлж дуусаад санал хураалт яваал асуудал дууссан шүү дээ. За долгор сүрэн даргаыг урьж гэн дүүргийн 2012 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг танилцуулнаа. За та бүгдийн өнөөдрийн амар амгалан айлтгая. Тэгээд 12 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг танилцуулъя. Эрхэм хүндэт хурлын дарга, эрхэм хүндэт төлөөлөгчтэй Монгол улсын төсвийн тухай хууль болон засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Баянгол дүүргийн 12 оны төсвийн гүйцэтгэлийн асуудлыг товч танилцуулж байна. 1. Баянгол дүүргийн 12 оны орон нутгийн төсвийн гүйцэтгэлийн тухай. 2012 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүрэлцсэн дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанд 12 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл түүнийг ханган биелүүлэх талаар хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар эрхэм төлөөлөгч та бүхэнд танилцуулсан билээ.
ийм өнгөрсөн хурлаанд танилцуулсан асуудлыг дахин уншихгүйгээр зөвхөн 12 оны төсвийн гүйцэтгэлийн бодит үр дүнг та бүхэнд тайлбарлаж байна. Нийслэл дүүргийн эдийн засаг нийгмийн хөгжүүлэх зорилт хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн их усурыг бүрдүүлэхэд төсвийн бодлогыг чиглүүлж ажилласны үр дүнд 12 оны орон нутгийн орлогын төлөвлөгөө биелж төсвийн урсгал зардлын өргөө ажилласан. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 11 оны 12 сарын 28-ны өдрийн хуралдаанаар дүүргийн 12 оны орон нутгийн орлогыг 6 тэрбум төгрөгөөр, зарлагын төлөвлөгөөг 5 тэрбум 223.8 сая төгрөгөөр, орон нутгийн төсвөөс нийслэл төвлөрүүлэх орлогыг 766.2 сая төгрөгөөр тус баталж өгсөн юм а. Монгол Улсын засгийн газрын тогтоолоор төрийн албан хаагчдын цалин үйлс 2 удаа нэмэгдсэн. 2 сарын 1, 5 сарын 1-ээс гэсэн үг. 11 оны дансны үлдэгдлийг зарцуулалтаа уялдуулж 2012 оны 11 сард дүүргийн төлөөлөгчдийн хурлаас орон нутгийн төсөв тодтгол хийсэн. Тодтголоор орон нутгийн орлогыг 570 сая төгрөгөөр нэмэгдүүлж 6 тэрбум 570 сая төгрөгөөр, зардлыг 1 тэрбум 636.4 сая төгрөгөөр нэмэгдүүлж 6 тэрбум 870.30 сая төгрөгөөр баталж өгсөн. Эрхэм төлөөлөгч та бүхний баталж өгсөн төсвийн хүрээнд дүүргийн 12 оны төсвийн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн болно. Нэгд орон нутгийн орлогын гүйцэтгэлийн талаар Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 11 оны 12 сарын 28-ны өдрийн хуралдаанаар баталж анх 6 тэрбум төгрөгөөр баталж өгсөн тайланг 11 тооны 11 сард 570 сая төгрөгөөр нэмэгдүүлэн додтогч 6.5 тэрбум төгрөгөөр төлөвлөгөөг баталсан. Орон нутгийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх, орлого нэмэгдүүлэх зорилгоор олон ажил хийж ажилласны үр дүнд 12 онд төсвийн орлого 7 тэрбум 903.1 сая төгрөгөөр оруулж 120.3 сая төгрөг 3% буюу 130 миллиард 333.1 сая төгрөгөөр орлогын төлөвлөгөөд авч биеллээ. 11 оны орлогоос 2 тэрбум буюу 34.1 энэ 11 оны орлогын төлөвлөгөөнөөс 2 тэрбум төгрөгөөр буюу 34.6% нэмэгдсэн байна. Мөн орон нутгийн төсвийн орлогоос 507.9 сая төгрөгийг батлагдсан сар удирлын хуваарийн дагуу нийслэл бүрэн төвлөрүүлж ажиллалаа. За орлогыг бүтцээр авч үзвэл орлогын татварын орлогыг бид ерөөсө татварын орлого, татварын бус орлого, хөрөнгийн орлого гэдэг нийт орсон 7.9 тэрбум төгрөгийн 56%-ийг татварын орлогоор биелүүлсэн байна. Татварын бус орлогоор 24% биелсэн байна. Хөрөнгийн орлогоор 20% биелжээ. За бүтцээр нь авч үзвэл хүний орлогын албан татвар хамгийн их буюу 38.8%-ийг, татварын бус орлого 24%, хөрөнгийн орлого 20%-ийг, бусад татвар 16.9%-ийг, өмчийн орлого 0.1%-ийг тус эзэлж байна. За ингээд орлого давж биелсэн шалтгаануудыг бид бас авч үзсэн. Энд хамгийн гол юм болохоор зэрэг бидэнд хүү торгуудын орлого нэлээд өндөр хувиар одоо давсан. Энэ нь яасан гэхээр зэрэг улсын мөрдөн байцаах газар татварын ерөнхий газартай хамтарч нөөтийн шалгалтын үр дүнд нөөтийн шалгалтаар тавигдсан актын асуудлыг олон жилийн актын асуудлыг шийдвэрлэх зорилгоор аж ахуй нэгжүүдээс торгуулийн журмаар мөнгө авсан учраас 629.8 сая төгрөгөөр одоо давж орж ирсэн байна. За бусад асуудлыг би та бүхнийг асуусан асуултанд хариулаад явчих гэж бодож байна. За орон нутгийн зарлагын гүйцэтгэлийн асуудал. Орон нутгийн зарлагыг 6 тэрбум 656.1 сая төгрөгийн зарлага санхүүжилт хийгдэж батлагдсан төсвөөс 214.2 сая төгрөг буюу 3.1% төсвийн хэмнэлттэй ажилласан. За мөн урсгал өргөө ажиллаа. Нийт зарлага санхүүжилтийн 1 тэрбум 1.4 тэрбум төгрөг буюу 20.5%-ийг нь цалин үйлсэнд. За нийгмийн даатгалын шимтгэлд 2% нь дагаад тийм. За ашиглалтын зардалд 2.7% буюу 180 орчим сая төгрөгийг цэвэр. За ингээд бусад тэтгэмж урамшууллын зардал ингээд нэлээд
зардлууд гарсан. Удамшны зам талбайд цэвэрлэгээний зардал 23.8%-ийг зарцуулсан байна. Хөрөнгө оруулалтын зардалд 12.1% буюу 802 төгрөгийг тус зарцуулж байна. За, төсвийн зарлага санхүүжилтийг байгууллагуудаар нь авч үзвэл 45.4%-ийг засаг даргын тамгын газар, 10.5%-ийг нь цэвэрлэгээний зардалд, 10.9%-ийг нь нөөц хөрөнгийн зардалд, 17.8%-ийг нь хөрөнгө оруулалтын зардалд. За 6.9 буюу 7 орчим хувийг нь иргэдийн хурлын зардал. 8.5%-ийг нь татварын хэлтсийн зардал тус эзэлж байна. За 12 оны жилийн эцсийн тайлангаар төсөв байгууллагын дансны үлдэгдэл 163.4 сая төгрөг төсвийн орлогын төлөвлөгөөнөөс давсан орлого 1,330.1 сая төгрөг нийт 1,496.2 сая төгрөгийн нийтдээ үлдэгдэлтэй гарсан байна. За аудитын дүгнэлтийн талаар орон нутгийн төсөвт 8 байгууллага 5 сангийн 12 оны жилийн эцсийн тайлбарын тэнцлийг шалган хүлээж аваад нэгтгэн хуулийн хугацаанд нийслэлийн санхүү төрийн сангийн хэлтэс нийслэлийн аудитын газар түргүүлсэн болно. Нийслэлийн аудитын газраас дүүргийн 12 оны орон нутгийн гүйцэтгэлийн тайланд аудит хийж бидний үзэж байгаагаар хязгаарлалтаа дүгнэлтийг үндэслэлд хэсэгт дурдсан зүйлийн болзошгүй нөлөөг эс тооцвол Баянгол дүүргийн орон нутгийн 12 оны 1 сарын 1-ээс эхэлж мөн оны 12 сарын 31-ээр дуусгар болсон санхүүгийн нэгдсэн тайлангийн санхүүгийн байдлын санхүүгийн үр дүнгийн цэвэр хөрөнгө өмчийн өөрчлөлтийн мөнгөн гүйлгээний тайлангууд нь сангийн сайтын тушаалаар батлагдсан нэгтлэн бот бүртгэл тайлагналттай холбоотой журам зааврын дагуу материалдық зөрчилгүй толиулсан байна гэсэн дүгнэлт гаргасан. Мөн одоо 2 сая төгрөгийн төлбөрийг улсын төсөвт оруулахаар зааж өглөө. Эрхэм төлөөлөгчдөө Монгол Улсын төсвийн тухай хууль болон засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу 12 оны төсвийн орлогын гүйцэтгэлийг 7,903 сая 61 мянган төгрөгөөр зарлагын гүйцэтгэлийг 6,556 сая 81.1 мянган төгрөгөөр тус баталж өгөхийг төлөөлөгч та бүхнээс хүсэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. За баярлалаа. За төсвийн гүйцэтгэлийн тайлантай холбогдуулж асуулт асуух төлөөлөгч нэрээ өгье. За асуулт асуух төлөөлөгч Бэлэг сайхан төлөөлөгч. За төсвийн хурлын орон дарга байгаа. Буян жаргал